Хай манайхан маш удаан хугацааны дараа TikTok Food Hacks маань эргэн ирсэн байна. Өдрийн хувьд болохоор бүгдээрээ бэлэн гомонгоор 3 төрлийн TikTok Food Hacks хийх байгаа. Хийгээл ламсаал тэгэл оноогоо өгөөл явъя те. Тэгэд олон юм нуршаад явах уу тэгээ бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. Эхнийх нь болохоор штэ те энэ энгийн халуун ногоотой шүлтэй гомон. Шүлтэй бастай байх хэвээр гомон хэрэгтэй байхгүй юу? Тэнгуутаа тэгэхээр би энэ нөгөө нэг шинэ рамяны нөгөө мөөгтөг юмцсан. Ямар ч хийж болсон та нар бас нөгөө дуртай гомонгоо хэрэглэж болох юм шиг байлээ. За тэнгуутаа болохоор тийм энэ цэцгийтэй сүйтэй зармаг хэрэгтэй гэсэн баггүй сүүн цэцгийтэй зармаг. Тэгээд надад өөр зармаг олдоогүй учраас яг энэ нэг торхтой зармаг ашиглачээ. Тэгээд торхыг нь оруулахгүйгээр зөвхөн доторх зармгийг нь оруулчихъя заяа. Гяс ихний хакт орцгоё. Гомонгоо штэ тэ бүрэн ингээд юм бүр нэг юм сонир муухай бүтэн болохоор нэлээ ингээ амар муухай болчихдээ штэ. Нэг жоохон жажилбартай тийм жоохон хатуудаг болох юм бол гоё болт юм шиг санагдаад байдаг юм аа. Амтлагчнуудаа хийчихье. Гэхдээ ингээд яг нэг тийм бэлэн гомонгийн юм гоё бичлэгнүүдийг үзэхээр санаас нь их гоё болоод байдаг те. За энэ амтлагчаас бүтээн хийж хүдээ би талыг нь хийх ёстой шүү манайхаа. Талыг нь би өөр юмд ашиглах ёстой. Тэг надад олцсон нэг үс зарим энэ урийн зармыг олцсон л доо. Яана ямар хөө хэмжээтэй хийх ёстой болоо хэмжээ байхгүй гадсан шүү дээ. За өөрөөхөө л аваа ичхаас. Яана энэ юу вэ тийм нэрдэ. Нэг цагаан шүлмэлтэй. Ямар ч тач аягалчаа. За энэ дээр шууд ингэ зогсож байгаа шүү идчихье заяа. За эхний рамен хака амсаж үзсгээ. Ёо шүлс ингээд яа хоол ундны юм хийж мэхэр ингээд цаанаас ингээд шүлс салгараад ингээд хамаасаа амар тийм сонирхолтой амт юм. Тааламжтай амттай нэр ингэсэн. Шинэ рамяны мөөгтэй гомн чинь жоохон тийм халуун талтай штэ. Тэгсэн чинь саяны цэцгүүтэй зарим хийсэн чинь арай тийм юм амтыг нь зөөлрүүлээд нэг гоё юм чихэрлэг дүү sweet амт гарч ирэн заяа. Тийм сонирхолтой амт байна. Тэмээ. Дэжгүй юм байна. Ер нь дэжгүй юм байна. Нэрэл ямар гоё юм бэ гэж бодож болохоор идэх тус улам амтанд нь ороодох юм. Яа миний хотод баг баярлаад тах шиг байна. Ойрд юусоо амар гом юм юусоо идэггүй би бүр хотод хамгаалаа талбайна хотоо юм ер нь айгүй баг идэж байгаа. Хакта оноо өгцгөөе. Тэгээд шинэ раманы энгийн халуун ногоотой гомн дээр тэгээд цэцгийтэй зармиг хийж идсэн. Таалагдчих. Идэх тусан бүр ингээд дотор нь ингээд ороод ингээд юм донтохоор бүр obsessed болохоор заяа. Тийм болохоор юус байж болохоор тийс. За дараагийнхаа хакт орцгоё. Тэгээд саяны үлдэгдлүүдээрээ дараагийн хака хийн. Тэгээд энэ дээр нэмэгдээд жажамин гомон энэ хоёрыг холно. Тэгээ би нэг хаанаас утсан бэ гэхээр штэ тэ Дами Ууна хоёрын влогн дээрээс нилээ хэдэн сарын өмнөх влог хийсэн баха. Юу вэ дүнгээсээ идчихэд бас шүлс дахиад ялгараад энэ бас гоё явахтаа гэж л бодогдоод багш би надаас. Энэ хоёрын хослоллоор хоёр дахь хака та нарт үзүүлээ заяа. Тэг газ хийж идцгээ яг бичлэгийг нь үзэхгүй бол мартчихлаа сая. Хоолоо идчихэж байгаа. Гомгийн хам болох юм. Шинэ рамны хазуур мах ногоо хийчих юм байна. За хин. Тэрийг хотох нэг хийхгүй байна. Тэгэхээр шинэ рамны ногоо халуун татлагч. За окей. За гомн минь бараг болчлоо гэж би бодчих юм. Олон жоохон шүл бол үлдээчлээ. Амтлагчнуудаа хийн заяа. Эхний хакийг бодвол энэ бол жоохон төсөөлөгдөж юм. Нэмэхгүй төрлийн амт гарах байх гэдэг нэг юм төсөөлөл байгаад идэв штэ тийм бол төсөөлөл бол байна. Тэр нэг амар фейлдгүй баха. Паста маягийг болгох учраас баг зэргийн л жоохон юм шүлтэй соустай үлдээн. Гоё ягдчихна. Бай.
Нартаа. За одоо зүгээр хамсаж үцсгэе гэсэн. Манай үцэрч. Гişээнэ. Нөө бүр ороод ирдэг шүү дээ миний хот. Яг гоё явжсэн чи манай үц сэрчлээ. За яах вэ? Гэтэ би аргалцсан заяа. За яах вэ? Энэ бол гэтээ амт нь бол яг жажамын дангаар нь эзнээс ингэж эзэн нь бол хамаагүй гоё. Жажамын ер нь бол бас нэг амар тийм гоё өвөрмөц гоё амттай гоё бол биш шүү дээ тий. Тэгэхээр саяны амтлагчийг холиод энэ комбог үсгэх юм болов шүү дээ тий. Ер нь хамаагүй дээр гоё амттай болт юм байна. Гэтэ энэний өмнөхий хаакыг бол гүцэхгүй. Гэтэ идэж болохоор юу гэсэн ч үгүй. Түрүүн бас нэмэгдсэн учраас одоо дахиад өөрийнхөө дуртай гомиг идэх учраас би бүрэн идэж дуусгамааргүй байна. Жажаминтэй энгийн гомидоо комбод болохоор би 8 он өгч. Тэг өмнөх угаасаа хакийг нүүсээ арай гүцэхгүй байгаа учраас би энэ дээр болохоор 8 он өгч. Гэтэ гоё. Хамгийн сүүлийн хакнд нь болохоор нөгөө бидний хамгийн дуртай гомин бульдог бас хамгийн халуун ногоотой гомин шүү дээ. Энэ гомингоор хийсэн маш гоё юм зохиомол хак бас гараад ирсэн байна. Тэгээд тэр цаа чин TikTok-оор дүүрэн энийг хийж үзэж байна хүмүүс. За энэ гомингоо бол угаасаа хийн. Тэр хамтлагчнуудын угаасаа хийн. Дээрэс нь энэ гоминд менеж орно. Синемагаар нэг ширэг өндөг тэгээс сармис орно. Би орцонт нь штэ дахиад дутуу юм үлдээсэн байгаа байхгүй юу? Ногоон сонгон тэгээд чансан өндөг хэсгэрэх болох юм. За нөгөө нэг хамтлагчнууд чинь нийлээд нэг иймэрхүү юм болно угаасаа тодорхой иймэрхүү. За тэг энийг гэдэг угаасаа микс хийгээд хооронд нь толиод өгнө. Энд нэг иймэрхүү юм гарна. Гомго игээд дээрэс нь уус хийх байсан байхаа гэж бодож байна. Би түнсээ бичлэг үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ нөгөө нэг сая гомго хийхээс өмнө халуун ус хийхээсэн байж юм. Oh my god. Тэч. Танаа наа өвдөж шалгараа заяа. Манайд ч ногоон сонгон байхгүй байгаа байхгүй. Би тэгээ түрүүн гарахтаа ногоон сонгоогоос авлаагүй дэлгүүрээс. Ойрхон байдаг дэлгүүрээсээ. Тэгээд нэгдэж болт юм уу? Ургацсан сонгон. Энэ угаасаа ногоон сонгонд ордог үстэй. Энэ нь үгэн болов уу? Нэгэн ширхгийг тасалж авангуудаа угаагаад хийчи. Хамаагүй. Миний амаар орох гэж юм ч одоо яах. Тэгтээ манайхаа. Ийм хөөрхөн болсон. Oh my god. Энэрдаа. Амар халуунага хайдсан би байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд ийм час гэсэн амт ингээд цаана байгаад байгаа байхгүй юу? Бүр яг ингээд ийм бүх юм ингээд тохирцсан амар гоё. Нөгөөс өнгөч чи зүгээр л шүү дээ. Яг л ногоо сонгоо. Энэ гоминг шүү дээ. Сонгон бүр амар гоё чимжээ. Амт нь ороод амар гоё тийм цогцсон хамт болоод байгаа байхгүй юу? Тэнгуүтэ би энэ чинь нөгөө амар халуун ногоотой юм булдакийг авсан байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө нэг өндөгний амтаар халуун ногоог ингээд жоохон багсгцсан хоорондоо холилдоод Стой. Өнөөдрийн бичлэгт хамтсан та бүхэнд бүгдэнд нас маш их баярлалаа. Миний бичлэгийг үзээ та бүхэн манаас 3 төрлийн рамен хакийг маань туршаад үзээрэй. Таалагдана гэж найдаж байна. Тэгээ надад бол үнэхээр таалагдлаа. Эхний хак нь болохоор 9 оноо, дараагийнх нь болохоор 8. Тэгээ сүүлийнх нь болохоор мэдээж 10 оноо авах байна. Би угаасаа бульдог гоминд угаасаа айгүйх дуртай. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.